Сайн байцгаана уу? Өцөг өдрийн мэнд. За эхэлцгээе. Ойролцоогоор 1 сарын өмнө Запер болон түүний баг Луугийн дайралтад бэлдэж байх үед энэ байшин бол Олдны холбоо барих цэгүүдийн нэг. Энэ байшингаар түүний өтийг идсэн боолууд мэдээлэл дамжуулдаг. Эсвэл хоорондоо тушаал дамжуулдаг байсан. Олдын бусад 12 апостолуудаас хүч чадлаараа тийм ч сайн байгаагүй. Гэхдээ улс даяар дарахсан эдгээр сүлжээний ачаар тэр маш их мэдээлэлтэй байсан. Мөн тэр мэдээллээ улс төрийн зорилгодоо ашиглах ухаантай байв. Тийм учраас тэр Тартарусын шүтгчдийн дунд өндөр байр сууринд хүрч чадсан. Гэхдээ одоо тэр бүхэн өнгөрсөн зүйл. Энд ч амьд хүн алга. Олдын үхэхэд шавжнууд нь галзуурсан байх. Бусад цэгүүдийг шалгах хэрэггүй бололтой. Зарим дээд ноёдууд гэнэт өвдсөн шалтгаан нь үүнтэй ч холбоотой байж магадгүй. Ойлгож байна уу яа? Үүнийг засах цорын ганц хүн бол чи. Манай урсгалаас гадуурх тэнд ч бөө итэг. Тэд бүгд биднийг хуурахыг хүснэ. Тартарусын шүтгчид ч ялгаагүй. Бүхнийг өөрөө шалгаж, урвагчийг өөрийн гараар устгах. Одооноос эхлээд чи сүүдрийн шав биш, миний өмнөөс удирдах шав болсон. Энэ үсний хавчаарыг аваад яв. Үүнтэй байхад бусад шавнар чамд захирагдана. Хитрхи ахацсан тушаал байна багшаа. Гэхдээ би Луугийн хааны нэр төрийг хамгийн сайнаараа сэргээх болно. Удирдах шавийн хувьд миний эхний даалгавар бол таныг энэ шудраг бус хорих газраас аврах. Үгүй ээ, миний нэр төрийг бодохгүй байна уу? Гин буруугүйгээ батлахгүйгээр зүхтах нь илүү их ичгүүр авчирна. Эхлээд урвчийг шийдэг, яаралтай. Тий, чамд нэг бэлэг байна. Даалгавраа дуусгаад ирэхэд чиний дүүг хайхаар явсан нөгөө шавж бас эргэж ирсэн байх болно. Сайн мэдээ чамайг хүлээж байх болно. Баг байхдаа би осолд орж ой санамжаа алдсан. Надад үлдсэн зүйл гэвэл нэр минь Лиа. Бас дүүгээсээ авсан энэ бэлэг. Та надад бүхнийг буцааж өгнө гэсэн амлалтаа мартаагүй бидтэй багшаа. За энэ жинран нэг л худлаа яриад л байна да. Манай нээд инээмсэглэгч эмэгтэй дүү юм байна шүү. Бородер гэд байхаар нь анхан гэд яваад байсан чинь. За цаашаа үргэлжлүүлцгээе. Хэрэг болох бүхнийг ав. 2 цагийн дараа дараагийн цэг рүү хөдлөх болно. Тартарусын шүтгчид ийм гинтийн хүн гарч ирнэ гэж бодоогүй байх. Хэн төрүүлж олно, хэн төрүүлж эзэмшинэ. Эсвэл хэн төрүүлж устгах нь тэр нь яалагч болох болно. Тэр яалалт миний багшийн нэр төр, байр суурь, цаашлаад амьд үлдэхтэй шууд холбоотой. Би хэндэж булаалгахгүй. Би багшийгаа хамгаалах болно. Жинран ингэж ажилдаг. Ил харагдахаар 2 шав бэлдэж, хооронд нь өрсөлдүүлдэг. Мөн нууцаар олон сүудрийн шав бэлтгэдэг. Аль нэгэнд нь ямар нэгэн зүйл тохиолдвол түүнийг орлуулахын тулд Запер сүүдрийн шав байсан болохоор надтай адилгүй хор нууцлал зэрэг үхлийн ур чадваруудыг сурсан. Ядаж энэ хүнд ингэж хэлэхээр бид тохиролцсон. Энэ үгсэд минь итгээсэ билээ. Тэр хорыг хизээ сурсан нь тодорхойгүй. Зүгээр л судалсан гэж сонссон. Гэхдээ нэг зүйл санаа зовоож байна. Би чиний болон Запрын хэрэгэлдэг шиг хорыг анх 8 жилийн өмнө харж байсан. Ахлах шав нарын нэг нууцаар хор ашиглах гэж байхад багш түүнийг барьж аваад 1 сар хорьсон. Миний багш тулааны урлагаас өөр техникийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс тэр хортой холбоотой зүйлс бараг сонсогдоогүй. Тэгэхээр та нар манай алуурчдын холбоотой дор хаяж 8 жилийн өмнөөс холбоо тогтоосон гэсэн үг үү? Магадгүй тийм удаан биш байх.
Жинрайны заасан бүх зүйл дорн зүгээс ирсэн. Зүү эмчилгээ, маана урсгал, маана удирдах гэд бүх зүйлс. Тэгвэл Персефон яагаад яг адилхан зүү эмчилгээ ашигладаг юм бэ? Энэ хоёр бүлэг хизээнээс ямар зүйлээр гүн холбоотой байсан бол? Өөр нэг зүйл гэвэл эльфийн хатны адислал. Үнэхээр амар чадвар юм. Тэр их болгоомжтой хүн шиг харагдсан. Гэтэл одоо бид бүр ийм том нууц зүйлс ярьж байна. Тэгээ дээрээс нь тэр бүслэлтэд туслахаар зөвшөөрсөн. Хүлээгээрэй, эн чинь юу вэ? Түүний нүүрэн дээрх улаан сорив. Бидний тулдаж эхлэх үеийнхээс арай томорчсон юм шиг. Эсвэл надад тэгж санагдаад байна уу? Дараагийн хэдэн өдөр цайзын гаднах дайснуудтай зөрчилдөөн үргэлжилсэн. Опли өдөр шөнөгүй ажиглалт хийсэн. Гэхдээ гадна талаас товтлох шинж, бүслэлтийн зэвсэг, огт ашиглах үе илэрсэнгүй. Бид зүгээр л хяналт шалгалт хийсээр цэргүүдийг сургах ажил үлдсэн. Цэхэр лугийн анхаарлыг өөрсдөдөө татсан учраас энэ боломжийг ашиглах ёстой. Мөн мөсөн лугийн дайралтын бэлтгэл эхэлсэн. Гэхдээ дараагийн дайралт хүртэл бүх зүйл хэвэн явахын тулд бидэнд нэг чухал зүйл дутаж байсан. Дайсанд ч мөн адил. Тиймээс бид хүлээхээс өөр аргагүй байлаа. Хоёр талын нөхцөл нэгэн зэрэг буцалж эхлэх мөчийг. Тэгээд эцэст нь тэр тэнцвэр эвдэгцэн. Үгүй ээ, ийм байж болохгүй. Хүндэт сангуартнуудаа, ноёд, хуульчдаа, мөн энд цугласан бүх хүмүүсээ та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Миний нэр Метас Гример. Би гэрлийн сүмийн 3 дугаар бүсийн мөрдөн байцаагч байсан. Ариун нэгний дайралтын багийн урд игнэний ахлагч, мөн түүний 20 жилийн найз. Метас тэр багада ариун нэгний суудалд өрсөлдөж байсан ч яалагдсан. Тэрнээс хойш Люшасын араас гүйдэг нохой шиг байсан. Тэр бол Олдны хамгийн сүүлчийн дуртай хүн нь байсан. Тэр хуурамч. Метас тэр агууд чөтгөр болж хувирсан. Би өөрөө түүнийг устгасан шүү дээ. Шатаад би энэ ч олдоогүй. Тийм ээ, тэр хуурамч. Хэн нэгэн Метасын зогцос олдоогүйг мэдээд ийм жүжиг тавьж байна. Бусдыг хуурч болно. Гэхдээ би түүнийг харж байна. Тэр бол Жинрайны нууц зэвсэг. Тэр бүр Дартарусын шүтэгчдэд ч хэлээгүй. Хинч болж хуурч чаддаг, хувирах чадвартай авьяастан. Түүнийг инээмсэглэгч эмэгтэй гэдэг. Лия Тестароса түүнийг Метас болоод энд гарч ирнэ гэж бодоогүй. Энд байгаа сангуартнуудаа бид ариун нэгний дайралтын багийн гишүүд байсан. Гэхдээ бид түүнд хаягдсан. Ариун нэгний муу санаа илэрмэгц. Тэр бидэнд рүү дайрч дуугүй болгохын тулд агууд биднийг хорьсон. Түүний жинхэнэ зорилго юу байсан гэж тэр эцсийн шагнал болох луугийн зүрхийг хулгайлж хөрөнгө оруулагчдад очих ёстой ашгийг өөртөө авахыг хүссэн. Тэгээд шагналыг хулгайлахдаа Нед Страйер нэртэй Дартарусын шүтэгчтэй хуйвилдсан. Ахлах мөрдөн байцаагчийн хувьд би Метас Гример дараах хүмүүсийг буруутгаж байна. Ариун нэгэн Люшас Жорнети. Мөн түүний гмийг нуун дарагдуулсан 3 дугаар тойрог. Тэднийг бурхныг доромжилсан гэмт хэрэгт буруутгаж байна. Энд чинь одоо юу болоод байна? Тэр яг л Метастай адилхан харагдаж байна. Үнэхээр миний эгч гэж үү? Яаж тэр олон хүний өмнө намайг Дартарусын шүтэгч гэж буруутгаж чадаж байна? Чөтгөр ав гэж Лия. Чи ариун нэгэн гэрлийн анхны хүү бурхныг доромжилсан гэж буруутгаж байна гэж үү? Сонирхолтой юм. Ноён Метас. Мөрдөн байцаагчид тэрс үзэлтнүүдийг баривчлах, байцаах, шийтгэх хэрэгтэй. Гэхдээ чи ахлах мөрдөн байцаагч байсан ч ариун нэгнийг баривчлах эрхгүй. Тэр чамаас хавьгүй дээгүүр байр суурьтай. Чиний чадах зүйл буруутгаж л чадна. Мэдээч хэрвээ
Дор хаяж 3 дээд цанваарт нь чиний буруутгалыг зөвшөөрвөл чи түүнийг шууд баривчилж байцааж болно. Аз болоход ийм эрхтэй 3 хүн яг энд байна. Бенжамин, Ватиканы ариун эд зүйлсийн удирдлагын багийн 1-р зэрэглэлийн гишүүн. Корнвол, гэрлийн сүмийн санхүүгийн үнэлгээний хорооны 1-р зэрэглэлийн шалгагч. Гертруд, 4-р бүсийн сүмийн баатруудын ахлагч. Гэхдээ нэг зүйл сана. Хэрвээ чиний буруутгал худал байвал ариун нэгнийг доромжилсан хэрэгээр чамайг шууд цаацлах болно. Эд зүйлийн бөгж. Баатрын зэрэглэлийн ариун эд зүйл. Темисийн шүүлт. Эртний ариун улсын үед шүүх хуралд ашигладаг байсан хэрэгсэл. Худал мэдүүлэг өгсөн хинч байсан суманд оногдно өдөрт 3 удаа ашиглах боломжтой. Тэнгэрийн элч чамайг харж байна. Сүгдэж мэдүүлгээ өг. Ахлах мөрдөн байцаагч Метас Гример. Ариун нэгэн үнэхээр Тартарусын шүтгчтэй хамтарч байгаа юу? Энэ эд зүйл анх эртний мөрдөн байцаагч Темисих байсан. Тэр шүүхийг шудраг гадаа төрхөөс үл хамааран явуулахын тулд өөрийн нүдийг сохолсон. Тиймээс тэр хамгийн нарийн сонсгол дээрээ тулгуурлан шүүх хурал явуулдаг байсан. Темисийн шүүлт нь дуу чимээг мэдэрдэг. Зүрхний зохил, амьсгал, дууны өчүүхэн чичиргээг хүртэл худал хэлснээр үүтсэн дүгшүүрийн хэмнэлийг илрүүлэх юм бол сумааг харавдаг. Гэхдээ миний онцлог бол булчингийн хөдөлгөөнийг удирдах. Сэтгэл хөдлөлийг далд төвшөнд дуурайлган гаргах. Би худал хэлж байгааг хинч мэдэхгүй. Ариун эд зүйлч хүртэл. Тийм ээ. Энэ бол үнэн. Сум алга болчихлоо. Тэгэхээр үнэн гэсэн үг. Ямар харамсалтай юм бэ? Түүхэнд завхарсан ариун нэгэн хаяа гарч ирдэг байсан. Гэхдээ бидний үед гарна гэж бодоогүй. Би Корнвол, гэрлийн сүмийн санхүүгийн үнэлгээний хорооны 1-р зэрэглэлийн шалгагч. Чиний буруутгалыг зөвшөөрч байна. Би Бенжамин, Ватиканы ариун эд зүйлийн удирдлагын багийн 1-р зэрэглэлийн гишүүн. Чиний буруутгалыг зөвшөөрч байна. Ямар гээч гайхалтай жүжиг вэ? Үүнийг өөрөөр юу гэж хэлэх вэ? Ариун нэгнийг буруутгах нь доромжлол юм бол тэгвэл түүнийг бүсэлж занал хийх нь бас доромжлол биш гэж үү? Та нар мөнгөний төлөө сүсэг бишрлээ орхисон. Та нар бол зүгээр л ичгүүргүй амьтад. Өөр хэн нэгэн сүмийн хаалгыг нээхийг хүлээж байгаа. Намайг энд байгаад баярлаж байгаа биз. Би Метас гэдэг нэрийг модон дууж, ариун нэгэн гэдэг галд шатаах болно. Бүгдийг шатаагаад дуусгах болно. Гертруд, чи ямар шийдвэр гаргах вэ? Шударгаар хэлэхэд ариун нэгнээс болж хэн нэгэн мөнгөө алдах хэсэг надад хамаагүй. Миний мэдхийг хүсэж байгаа ганц зүйл бол ноён Оолдын амьд байгаа хэсэг. Би хангалттай сонслоо. Энэ тэнэг зүйлийг яаж нухацтай авч үзэж байна? 10 хүчирхэг дайчдын нэг байна. Тэр Овли байна. Гүнжийн хамгаалагч энд юу хийж байна? Түүний хажууд байгаа хүн хэн бэ? Нэг л танил харагдаад байх юм. Эцэг Бенжамин, Темисийн шүүлт хэр найдвартай вэ? Ямар тэнэг асуулт вэ? 100% үнэн гэдэг нь мэдээж. Хэрвээ байцагдж буй хүн гипноз эсвэл ятгалтын нөлөөгөөр худал мэдээлэлд итгэсэн байвал яах вэ? Тэр тохиолдолд яг үнэн гэдгийг илрүүлэх үү? Тэр хүн худал ярьж байна. Ариун нэгнийг гүтгсэн нь ч тэр. Энд ноён Нед Страйер байна. Тэр бол гүнж алтараас ариун нэгэнд илгээсэн нэмэлт хүчний нэг. Тэр миний боол байсан. Та нар түүнийг Тартарусын шүтгч гинэ. 12 жил миний адуутай хамт адууны зүчээнд унтаж байсан хүнийг үү? Би яг юу болоод байгааг ойлголоо. Бүгд харцгаа.
Энэ утгагүй буруутгал хийж буй хүн Метас огт биш байна. Хувцас минь шатчихлаа. Тэр аянга миний маана урсгалыг гэмтээч эхлэв. Тиймээс миний хуургал зогсчихлоо. Имэгтэй хүн үү? Энд чинь Метас биш байна. Тэр хэн юм бэ? Баригдчихлаа. Үнэхээр гайхалтай Овли. Энэ миний төлөвлөгөөг дурааж байгаа. Чиний 2 дахь удаагийнх. Бас чи. Би юу? Чи намайг таньж байна уу? Мэдлгүй яах вэ, урагч минь. Өнөөдөр гэдэг өдөр дуусхаас өмнө чиний амийг авах болно. Үгүй, Шогот байна. Юу болоод байна? Би Шоготыг удирдах аяыг мэддэг. Гэхдээ энэ өөр байна. Хэмжээ нь ердийнхөөс урт байна. Тэс өөр зүйл гарч ирэх гэж байна. Шоготын хувьсан хэлбэр. Басилиск. Чи бэлэн үү? Элдний хангинах чимээ. Мөн хүмүүсийн хашгирах дууг тоглох цаг боллоо. Ингээд энэ зурвал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.